Өнөөдрийн шүлэг бол миний эмээ. Миний эмээ мундаг, юм бүгдийг мэддэг, үлгэр домог ярьдаг, үнэн сургаал хэлдэг. Миний эмээ мундаг, юм бүгдийг мэддэг, би үнэхээр биширдэг, бид бүгдээрээ хүндэлдэг. Бүгдээрээ эмээдээ хайртай юм чинь эмээгийн тухай шүлгээ заавал зээжлээрээ хүүхдүүдээ. Одоо шүлгээ дахиад нэг уншия. Миний эмээ. Миний эмээ мундаг, юм бүгдийг мэддэг, үлгэр домог ярьдаг, үнэн сургаал хэлдэг. Миний эмээ мундаг, юм бүгдийг мэддэг, би үнэхээр биширдэг, бид бүгдээр хүндэлдэг. Маргата. Ясаа. Чи шууд авч байгааг харсан уу? Үгүй. Йоо би бүр айчлаа. Чи тийг хартаа. Маргата. Наашраач. Бөөрөө минь бити өмөлөд байл та. Би яаси. Наадха буцаага 50. Мөрөө. Чи өөртөө урамгүй штий. Хүн чамтайгаа тоглох гээд ах чинь. Ингэж тоглоод байхдаа яадیں۔ Би өстө зөндөө айлаа штий. Яа. Би өстө шуудаг хүлдээл юм байна гэж бодлоо штий маргата. Яасан гэ? Яа. Бүрэж намайг өстө зөндөө айлглаа. Чи одоо ямар сүртэй юм бэ? Жохоо хөвчиг маяглаад ах юм. Хүн ингээ гой тоглох гээд ах чинь. Ээж авраараа туслаарай гэнэ. Юу гэнэ үү? Надаас айгаад. Маргата чи хэлдэ. Яасан. Тэр шуудаг чинь би хүлтэй олчлоо л гэж бодсон штэ. Дэлхий дээр сүнс хийж байдгүй штэ. Маргата. Чи бит хоёрыг тоохгүй мүү? Тоон. Тэг юу ийгээд байгаа? Зураг зурж ийн. Манай багш гэрийн даалгавартай өгсөн байхгүй юу? Гэрийн даалгавраа. Аха. Бас гэрийн даалгавар өгд юм уу? Өгнө штт. Чи тэгээ юу зурж байгаа юм те? Энд багш манай багш хүнд тусалж байгаагаар зураарай гэсэн. Хүнд тусалж байгаа. Өстө гой сэдв байна да тий. Тэгээд би ингээд өөрийгөө нэг имээ тусалж байгаагаар зурсан. Чи тэгээ дуус хулж байгаа юм уу? Одоо бараг дууслаа. Хөөе. Мөрөө. Хоёулаа маргадыг зурж дуустал нь юу ийхүү? Хөөе. Надад мэрэгэн санаа төрлөө. За ямар? Би чамд зохиос нэг шүлгээ уншаад өгөх үү? За тэгэлтэй. Зохиогч мөөрөгийн тусч мөөрөө гэдэг шүлэг. Тусч тугал мөөрөө би төөрсөн унганд тусалсан төөрөө дудаагүй хээр орхигдсон ишгэнд бас тусалсан дөнгөж төрсөн хургыг хар хэрээнээс хамгаалсан хаяа маргалцсан ч бөөрөө чамд амттай сүйтэй мөвнөөсөө хоёрыг нь заавал үлдээдэг би тусч тугал мөөрөө. Хөөш чи ч барыг 10 наригч юм биш үү? Тийм үү? Харин тий гоё нөө. Хөөе. Чи ингэж шүлэг зохиосон гэдэг байгаа штий. За, наа шүлгийг чинь зохиоход тэгээд яаж зохиох уу? Яаж ирнэ? Ингэж шүлэг зохионо гэж толгойн дотор ч орж ирээд байдгийг. Үгүй ээ. Надад ч орж ирдгүүлдэ. Гэтэ миний толгойд нэг тийм сонин жижигхэн хүн орж ирээд байна штэ тий. За тэрийг ингэж ил, энийг ингэж ил гэдэл надад зөндөө гоё өгнүүд өгдөн штэ. Жижигхэн хүн. Тий. Байж та. Тэгэд тэр жижигхэн хүн чинь чихрүү ч орд юм уу? Чихрүү ордог. Тэгэд толгойн дотор чи яриад байд юм уу? Тий. Хөөе. Тэгээд тэр хүн чи ярингууд чи энийг ингэж хэлэх юм байна. Ингэж бичих юм байна гэж чи өөрөө чи бичээд байд юм байна те? Тий. Надад тэр хүнээ зээлдүүлчихээч. Зээлдүүлчихээ. Харин тий. Зээлдүүлнэ гэж юу ийсэн бэ бөөрөө минь? Тэглээж тэр жижигхэн чиний толгоонд ороод чи тэр жижигхэн хүнийг хэлсэн үгийг хүлээж авахгүй хаа. Яагаад гэвэл чи дандаа чихэв сонсдог. Тэглээж чиний
ухаан ч үрхгүй байгаа. Чи намайг дүлий бас ухаамтай гэдэг юм уу? Чихвч их зүгээр чинь дүлий л болно штэ бөөрөө минь. Чихвч би зөөхөн ч зөөдөг л дээ. Тэгтээ ойрд жоохон байн нөгөө чихвчээ зөөмөр санагдаа зүүгээд байгаа. Тэр жоохон буруу юм болов? Буруу ахаа. За буруу гэж бодож чинь. Одоо тэгвэл жоохон чихвчээ багасгана. Үгүй чи тэрийгээ биш тий мөрөө. Би чамд жоохон найрах гэдэг нь хаашаа. Би чамд биш тий. Гой хамттай гүзээлцгэнтэй сүү гэж заяа. Чи харин надад тэр жижиггүй үнэ? Нэг ганцхан өдөр л хэрэглүүлчих. Тхөө. За би юу ч гэсэн өөрөөс нь асууж үзнэ. Гэхдээ чи тэр жижиггүй үний хэлсэн үгийг яг тогтоож авч чадах юм уу да? Чаднаа, чадалгүй яд юм бэ? Би чинь хийм бэлээ дээ. Чадан заа юу. Чи харин гол нь тэр жижигхэн хүнээс асуугаад тэгэд миний чих рүү оруулах хэрэгтэй заа юу. За чи тэгээ надаа яг гүзээлцгэнтэй сүгөө өгнө үз. Өгнө. Тэгтээ эхлээд чи штэ. Хүнээ миний чих рүү ич. Дараа нь үгүй заа юу. За би тэр жижиг хүнээс асууж үзнэ за. За. Ой, маргада. Чи дуусах болж гин үү? Бит хоёрыг тоохгүй мэн дөө чи. Таана. Зургийг чи харъя л та. Атаха. Нэг мод зураатай. Одоо бараг дуусаа. Тийм ээ. Хойлоос хизээ ингэж маргач шиг. Бэжи. Завгүй байна. Зураг зурж гинэ гэж байж байгаа л да. Тэ бөрөө. Манай маргадч тэгтээ лаг шүү. Гэрийн даалгавраа хийгээл мундаг нь штт. Ер нь штт. Гэрийн даалгавраа хийнэ гэдэг чинь бас он сурдаг хүүхдүүдийн чинь хамгийн хийдэг зүйл гэж байгаа штт. Хичээл дээр хичээлээ хийгээд гэхдээ арайд гэрийн даалгавар хийдэг гэсэн. Тэгэхээр бөрөө маргад хойлогийн багш юм чи хойлоод яага гэрийн даалгавар өгч болохгүй гэж. Тийм те. Тийм. За, миний зураг болчлоо. За. Хари. За, ийм зураг болсон байгаа. Хөөх. Вау. Ой. Тэр нэг урд нь байгаа нь чи юм уу? Тийм ээ. Ард нь байгаа нь. Ард нь байгаа нэг эмээ. Чи тэгэд ямар утгатай зураг зурсан гэлээ? Би тэр нэг тортой юмыг зөөж өгч байгаагаар. Чи хүн тусалж байгаагаар зурсан гэсэн үү? Тий. Чи зөндөө олон хүн тусалж ирсэн үү? Тийм ээ. Хөөе, хүн туслах. Хүмүүс ингээл хүнд сайн туслах хэрэгтэй мэрэгтэй гэл яриад идэв штэ. За, хүн туслахын тэгээ юу тийм гоё юм? хүн туслал буянтай юм хийдэг байхгүй юу? Буянтай юм аа. Тий. Тэгүүлч чи над чиг өстө мундаг юм байна да. Хөөш, чи идэ тусалж ийсэ. Хүй. Би чамд чүлгэн дээрээ сая хэлж өгөө үсттэй. Надад биш ээ. Өөр хүмүүс тэгээд дээ штэ. Харин чи өөр тугал мууланд туслах хэрэгтэй байхгүй юу? За юу. Чамд ч гэсэн тусалдаг л үсттэй. За тусалдаг. Тэгээд маргадаа чи наа зурга сайн харуулаад дахиад ярь да. Хоёроо. Би нэг имээ тусалж байгаагаар ярьж өгсөн шүү дээ тоорт. Чи имээд яаж тусалж байгаа? Одоо тэр торын зөөж өгч. Торон дотор нь хүнс байгаа шүү дээ. Тэрийг нь зөөж өгч байгаагаар. Тэгээд тэр имээ чи өөрөө зөөж чаддгүй юм уу? Хөгшин настай хүн чинь хүн ямиг зөөж чадахгүй шүү дээ. Ер нь их баг нь хамаагүй өөрийгөө чадах хэмжээгээр л туслахад хангалттай шүү дээ, тэ баргадаа. Тий. Сайн сонсож бөөрөө. Харин тийм ээ. Хөөе, ингэхэд мөөрөж бүр ухаан суугаад том ярьдаг болчээ тий. За. Тэгээл та хоёр нийлхээр намайг дандаа шоолох юм. Би гомдлоо шүү. Хөөе, шоолоогүй шүү дээ. Харин ч хамаагүй магтчих чинь дээ. Харин дандаа шоолдсон шүү. За. За уучлаарай да. Тэгэхээр хүүхдүүдийн тухай ярих уу? Хүүхдүүд хүнд тусалдаг тухай? Гэхдээ маргадаа бас хүн болгонд туслаад ах нь димээ ахаа тий. Тийм ээ. Сайн хүнийг муу хүн гэж андуурвал туслахгүй байвал муухай шүү дээ. Харин тий. Тэгэхээр хүнээсээ хардтал туслах хэрэгтэй юм байна да тий. Тий. Бөрөө сонсож гин үү?
Сонсож байна. Хөөе, би нөгөө чив зүүсээр байгаа жоохон чихман жоохон сонсгол маань сайн та хоёрыг сонсохгүй л байна л да. Одооноос би ер нь чивчээ сонсоо боллоо. Чамайг чих хамар хоолын эмчтэр очилсан дээр ах та. Өвдөх болов. За яах вэ? Өвдсөн ч хамаагүй ер нь ирүүл байгаль хэрэгтэй юм шиг байна. Чихээж үзэл ямар байгааг нь онцлол тэгэл болоо штэ. Тийм байна. Хөөе. Одоо ингэж байна штэ. Жаах хүүхдүүд хүмүүст жишээ нь ингээл чам шиг эмээ тусалж байгаа хүүхдүүд зөндөө олон байгаа ах та тий. Тийм ээ. Тийм сайхан сэтгэлтэй найзууд зөндөө байгаа. Хөөе. Би нэрээ нэг мэдх юм байна. За. Сая ингээд бодсон чинь айл имэ гэдэг нэг дуу идэг байхгүй юу? За. Тэр дуун дээр болохоор яг чиний зурган дээр зураг зуртантай ачи адилхан яг тийм үйл явдал гардаг. Тэрийг ингээд дуу болгоод уулцсан заа юу? Тийм үү? Би бас одоо дуулыг гэхээр нэг сайн сандгүй. За ямар ч үс юу лээ? Айл имэд тууслаад Тэгвэл бүгдээрээ сонсъё л доо. Харагдан да. Ямар ч үс нэг тиймэрхүү утгатай заа юу? Тэр дууг чи би сайн мэдэхгүй л байна л да. Чи мөөрэ бит хоёрт бас энд манай нэвтрүүлгийг үзэж байгаа зөндөө олон багчуудад заагаад өгчил дөө тгүү. Заац. Тэгээл та. Чи тэгвэл найзуудаа хэлээд өгчөөч. Тгөө маргада. За. За. Баярлаа маргада. Баярлаа. За тэгвэл одоо бүгдээрээ дуу сонсцгаах уу? Манай бөөрө хүүхдийн нэвтрүүлгийн дуус дурцгай болон маань эхэлж байна. За өнөөдөр бидний сурах дуу бол аль имэ гэдэг дуу байгаа. Тэ Индра? Тэ. Манай Индра надтай хамтарч энэ дууг заах байгаа. За энэ дууны шүлгийг нь Чэл Хавгсүрэн, аяыг нь Бэ Шарав зохиосон байдаг юм байна. За аль имэ дуугаа эхлээд бүгдээрээ сонсъё. Даруулсан гудамжаар явлаа би эдимэдээ дэрэлтэж ахаа ээжи боллоо би эдимэдээ дэрэлтэж ахаа ээжи боллоо би дүүрэн зүтэ хувинда дүүрэн ятан гитрет хөрхимэ ядрам хүсэн бүртэж харагдан хөрхимэ ядрам хүсэн бүртэж харагдан Савтай сүнэсэн дамжуулаа гэртээ хараад имээ минь хэрдээ ихэд баярлаа гэртээ хараад имээ минь хэрдээ ихэд баярлаа ирсэн таттай бодоо гэж имээ намайг юродон бүрс имэгийн юродон баттай орших болдондоо бүрс имэгийн юродон баттай орших болдондоо Дууныхаа шүлгийг хоёулаа хэлэх үү. Тэгээд дараа нь дуулъя те. За. Сайн өдрөөр зугаалаад саруулхан гудамжаар явлаа би. Айлын эмээтэй тааралдаад ахаа ээжи боллоо би. Дүүрэн сүйтэй хувинда Түүртэн ядан гэлтрээд хөөрхөн имээ ядраад хөлсөн бурзайж харагдан сайхан сэтгэлээ туслыгээд савтай сүнээсээ дамжууллаа гэртээ хараад имээ минь
Гэрдээ ихэд баярлаа. Хэрдээ их л баярлалаа. Эрдмийн далай боллоо гэд. Эрдмийн далай боллоо гэд. Эмээ намайг юрөөлөө. Эмээ намайг юрөөлөө. Өөрөс эмээгийн юрөөлөн. Бөөрөл эмээгийн юрөөлөн. Баттай орших болондоо. Баттай орших болно доо. За, одоо бүгдээрээ дуулах уу? За. Сайн Өдрөөр зуугаалаад саруулхан гудамжаар явлаа би. Айлын нэмэдээ тааралдаад ахаан ээжийн болоо би. Айлын нэмэдээ тааралдаад ахаан ээжийн болоо би. Дүүрэн сүтээ хувинда. Дүртэн ядан гэртээд Хөөхи юмээ яад хөөсөн бодгаж харагдан. Хөрхи юмээ яад хөөсөн бодгаж харагдан. Сайхан сэтгэлээр туслыгээд савтай сүнэсэн дамжуулаа. Гэртээ хараад эмээ минь хэрдээ их л баярлалаа. Эрдмийн далай боллоо гэд эмээ намайг юрөөлөө. Бөөс эмээгийн юрөөлөн баттай орших болондоо. Өдрөөр зуугаад даруулсан гудамжаар явлаа би. Эдимэдээ дээр олдож ахаа ээжи боллоо би. Эдимэдээ дээр олдож ахаа ээжи боллоо би. Дүүрэн сүтээ хувинда дүүрэн ядан гэртээд хөрхи юмээ яадран хүсэн бүрзэж харагдан. Хөрхи юмээ яадран хүсэн бүрзэж харагдан. Сайхан сэтгэлээр туслыгээд завтай сүнэсэн дамжуулаа. Гэртээ хараад имээ минь хэрдээ ихэд баярлалаа. Гэртээ хараад имээ минь хэрдээ ихэд баярлалаа. Эрдмийн далай болоо гэж имээ намайг юрөөлөн. Бөөрөс эмээгийн юрөөлөн баттай орших болондоо. Бөөрөс эмээгийн юрөөлөн баттай орших болондоо. За, баяр хүргэе. Шинэ дуу зааж өгсөн Индрада баярлалаа. Индра, чи энэ дууг яаж сурсан? Гэртээ давтаж Гэртээ давтаж агаад сурсан юм уу? Хин нэгэн чам тусалсан уу? тусалсан ээж Ээж нь тусалсан уу? За, чи ч мундаг юм аа. Чи дахиад зөндөө олон дуу сураад манай үзэгч хүүхдүүд бас биднэрт зөндөө олон дуу заагаарай за. за. Баяртай. Хөөе, саяны дуу яг чиний зураг шиг дуу байгаад тээ. Тийм ээ шүү. Тэ. Айлын имээ тууслаад на 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 нара на 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 нара на 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 гэдэг аятай. Аян ч гэсэн гоё хагаад тээ. Тийм ээ нөө. Тэгвэл энэ дугстай хурдан сурья те бөрөө. Харин тийм ээ. Би ч бас сайн мэдгүй, би ч бас сайн сурнаа. Энэ дуг сонссон чинь бүр имээд тусламар санагдчихлаа. Бүр хуйлаа гарч ирнэ. Имээд туслах уу? Имээ нарт уу? Тийм имээ нарт. За тгий. За Явъя. баяртай маргада. Баяртай. Би ч гэсэн тэгвэл зураг аваад хичээлдээ явлаа. Хөх. Сайн уу? Сайн. Ямар амар хөөрхи юм бэ чи? Хөөе, чи ямар идүүтэй юм бэ? За бөөрөө. Чи би яаси? Хөөе, хөөрхнөө. Чамаа хин гэдгийг? Намайг Нямзал гэдэг. Амин зул гэдэг юм уу?
Гой нэртэй юм аа. Намайг Мөөрө гэдэг. Намайг Бөөрө. Намайг Маргад. Наманзулаа бид хоёр ихэр байхгүй юу? Та хоёр хаана амьдардаг вэ? Бид хоёр бол нэг хөдөө амьдардаг байсан л да. Тэгэхэд нөгөө нэг хөдөө үйжсэн чинь манай Маргад найз маань бид хоёрыг хот руу ирээд та хоёрыг гоё нэг нэвтрүүлэг дээр гоё оруулаад тэгээд зөндөө олон найзуудтай олгоё гэхээр нь бид хоёр тэгээд хүрээд ирсэн байхгүй юу? Чи хаанаас ирсэн бэ? Би юу? Би Ховдоос ирсэн. Ховд гэдэг чинь хаана байдгийг? Хөдөө юм уу? Үгүй хол. Бүр холоод би мэдгийм байна. Би нэг удаа ховд руу явж исэн. Ээжигээ гидсэн тахта. Тэгэд ховд чинь бүр эндээс чинь 1500 км гэдэг лүү. Ямар ч байсан зөндөө холоо хоноод очт юм байлээ те. Тийм. Хотод ирсэн чи ямар вэ? Гой. Юун сонирхолтой санагдчих чамд? Тоглоомнууд нөө. Чи хаан тоглосон? Би юу талбай дээр. Талбай дээр. Бөөрө хойлоо тэгвэл нэг талбай орж тоглох уу? Тэгэл та. Хөөе, Маргадаа чи манай Наманзултай танилцаач. За. Намайг Маргад гэдэг. Чи хэдэн настай вэ? Би 4 настай. 4 настай. Тэгэхээр Бөөрө мөрөө хоёроос их чинь байна те? Бид хоёр чи нэг настай болохоор чамаас дүү ах уу? Наманзулаа. Чи тэгэхээр надаа бид гуравт нэг авьяас үзүүлээч. За. Тэгээл та. Тэгвэл эхлээ шүлэг унших уу? Тэгье. За. Аргалын та бүргэлсэн малчны гэрт төгсөн би адархир нутгаа сэлхэд багтан харахад үлээж байгаа сэлхэнд үнсэдж байгаа юм шиг өшөл эжмэн гараг илээдж байгаа юм шиг ингэргүй сайхан харах их төрбөн дагдаж осгой байрын нэдмэс хоёр нүдэмэн бүрхнэ. Баяр үргээ. Хойдоо биш. Тэ мундаг юм аа чи. Чи штэ. Ямар нэгэн спорт сонирхдаг уу? Би юу? Тий. Би сонирхдаггүй. Чи нөгөө нэг ус мосонд зээлж чаддаг уу? Чаддаг. Чи яаж сурсан? Би юу? Би бага ахтаа сурсан. Хэдэн наснаас эхэлж сурсан юм бэ? 3 насаасаа. Хөө. Наманзулаа. Чи сая түрүүн шүлэг уншсан юм чи дуу мэдхүү? Дуу мэднэ. За тэгвэл дуулчих. Би заримдаа мартаад идэм аа. За чи тэгвэл төр санаж агараа заа юу? За. Наманзулаа чи Ховд аймагтаа тэгээд ямар нэгэн дугуйлам секцэнд явдаг уу? Би явдаг бүжгийн дугуйланд. Бүжгийн? Дугуйл. Бүжгийн дугуйланд явдаг юм уу? Тий. Өөр юуны дугуйланд? Цэцэрлэгтэй би явдаг. Цэцэрлэгтэй явдаг. Чи уран нугарч чадах уу? Чадна. Чи яасан мундаг юм бэ? Чи бид гуравч тэгвэл уран нугарч үзүүлж чадах уу? Чадна. Бид гуравт уран нугараад үзүүлтэй. За. Хөөх чи ямар мундаг юм бэ? Чи нөө хөл гарч уурчихгүй юу? Би ингэж нэг нугарч үздэг юм уу? За чи наа байгаа хэдэн тойроогаа хугалчвал яах юм? Хөөх. Ямар мундаг юм бэ? Гайхалтай. Гайхалтай. Ямар супер харагдаж байна. Бүр алаг бөмбөг буруу тишээ өнгөрдөг намайг дандаа уйлуулдаг чамайг аяа хилэндээ нүрээ буцан охин чи нэрээ надад хэлээч зурсан зурга үзүүлээч зүсэнгийн найзууд болцгоё. Яасан байдалт юм бэ? Наманзулаа. Чи тэгэхээр сая цэцэрлэгээд төгсөн гэсэн үг үү? Нэг ангиа. Тэгээд чи бас тэр цэцэрлэгийнхаа төгсөлтөн дээр дуу дуусан уу? Эсвэл бүжиглсэн үү? Дуу дуусан бүжигдсэн. Бүжиглсэн. Яаж Чи арай шилдэг бүжигчин болсон биш үсттэй. үгүй. Наманзулаа чамайг яриад байхад харсан чи хумсаа удчихсан юм уу? Тийм.
Хомсоо яасан гой бодд юм бэ? Ганган юм аа чи. Хоёр хаан төрсөн би. Бид хоёр хөдөө төрсөн. Хөдөө юу? Тий, хөдөө. Хөдөө ч Би чам шиг туураагаа будаж болох уу? Чи хаан бодулсан юм бэ? би юу? Тий. Би зүгээр наалгуулсан юм аа. Хотод будуулсан юм уу? Ховдод будуулсан юм уу? Ховдод. Чи том болоод ямар мөрөөдөлтэй биш ээ. Чи биш дээ ер нь ямар мөрөөдөлтэй вэ? Том болоод ямар хүн болохыг хүсдэг? Би юу? Энд тэгээ бас нүүр будагч юм. Нүүр будагч аа? Аха. Чи нүүр будаж чаддаг юм уу? Чадна. Тийм үү? Нүүр будахын тэгэд юу юм гоё? Гоё штэ бөөрөө. Хөөрхөн болдог байхгүй юу? Гэ би намын зүйлээс асууж штэ. Юу тийм гоё идэгин? Нүүр будагч болоход Зүгээр би өөрөө мэдсэн юм аа. зүгээр өөрөө мэдсэн. Би унтахтаа дүүдэлсэн юм аа. Өөрөө зүудэлсэн юм уу? Нүүр будагч нь болж ийн гээд. Намын зулаа ховд тийм хөгжсөн газар юм уу? Тий. Бараг л хот шиг юм байна те. Намын зулаа тэгвэл чи тэр бөөр алаг бөмбөгөөс өөр дуу мэдхүү. Өөр дуу мэдгүй шүү. Мама наш мэдгүй мө. Мэдэн. Тэгвэл мама наш дуу. Мамо нашэр манад хойлоо тоглоё. Аав ээж тоглоё. Ачсан тоглоом биш үү. Хөрмөр дахия машин бэж явъя. Нэмсэн уншия ногоо муута тарья. Баяр хүргэе. Хөөе, аав ээж хоёр чинь чамд тоглоом авч өгдөг үү? Өгдөг. Тэгвэл чи гоё аав ээж хоёртой зориулаад баярлалаа хайртай шүү гэж сэтгэлийн үгээ хэлчих тэгүү. Манай аав аймагтайгаа манайч гэсэн. Аймагтай байгаа юу? Аав ээж ингэдэг. Аавыг хүнцэг таш гэдэг. Тэгвэл чи ээжиг чинь Хажид тэрэн. тэгвэл чи аав ээж хоёртой хайртай шүү баярлалаа гэд хэлчихэж За хэлээрэй. аав ээжтэй баярлаа. Тэгээд Маргадаа. Манай нөгөө нэвтрүүлгийн цаг бараг дуусах төгсөж байгаа хаа тий? Харин бараг л дуусах төгсөж байгаа хаа. Төгж байгаа хаа. Тэгвэл дөрүүлээ гарч тоглох уу? Тэгээ. Тэгээ. Тэгвэл намын зүйлээ чи тоглох дуртай үсттэй. Дуртай. Тэгвэл гарч тоглоё. За Тэгээ. Өнөөдрийн шүлэг бол миний эмээ. Миний эмээ мундаг, юм бүгдийг мэддэг, үлгэр домог ярьдаг, үнэн сургаал хэлдэг. Миний эмээ мундаг, юм бүгдийг мэддэг, би үнэхээр биширдэг, бид бүгдээрээ хүндэлдэг. Бүгдээрээ эмээдээ хайртай юм чинь эмээгийн тухай шүлгээ заавал зээжлээрээ хүүхдүүдээ. Одоо шүлгээ дахиад нэг уншия. Миний эмээ мундаг, юм бүгдийг мэддэг, үлгэр домог ярьдаг, үнэн сургаал хэлдэг. Миний эмээ мундаг, юм бүгдийг мэддэг, би үнэхээр биширдэг, бид бүгдээр хүндэлдэг.